иргэдээ шийтгэж, торгож, бий болгодог энэ данхар төсвийг үгүй хийхгүйгээр үүнийг бүрэлдүүлэгч оюун эрдэнэ засгийн газрыг огцруулахгүйгээр бид нар эрх чөлөөний тухай ярих ямар ч боломжгүй болж байна. Прокурорыг хөшгөний араас удирдах өөрийн үгээ хэлүүлээд Монгол Ардын намын дарга өнөөдрийн данхар бүтэц данхаас нь төсвийн эзэн болсон оюун эрдэнэ нэг зүйлийг огтхон ухаарахгүй байгаа юм шиг байна. Тэр нь үзэл баримтлал хизээч ганцаарддаггүй юм. Төлөөллийн төв байгууллагаараа сонгуульд шаардлагагүй зардлуудыг гаргахгүй цомхон бүтцтэйгээр үр дүнтэйгээр оролцох зорилго тавьсан. Бид үзэл баримтлалын ялгарл хийж сонгогчдод сонголт хийх боломжийг олгоно гэсэн уриатаагаар оролцсон. Гэтэл биднийг өнөөдөр данс нэгээгүй, хандив аваагүй, зардал гаргасангүй гэх хэрэгүүдэд зөрчлийн хэрэг үүснэ. Нэг нэр дэвшигчид 3 зөрчлийн хэрэг, нийт 40 нэр дэвшигчид 120 зөрчлийн хэрэг, 1.6 тэрбум төгрөгийн шийтгэл ногдуулан прокурорын газар, татврын ерөнхий газар, сангийн яам, үндэсний аудитын газар ажиллаж байна. Бид өөрсдийгөө буруугүй гэдгийг нотлох баримтыг өгсөн ч биднийг бол заавал шийтгэх гэсэн гих олон удаагийн байцаалтын явцад бол хилдэг. Бид энийг улс төрийн зорилготой хийх хэрэг гэж үзэж байна. Үүнээс өөрөөр тайлбарлах арга алхаа. Биднийг буруутгахдаа сонгуулийн хуулийг баримтлаад байгаа юм бол бидний буруугүй гэдгийг нотлоход тухайн хууль үйлчлэлгүй. Бид хуулийг хэрэгжүүлэхдээ дабл стандарт гаргаж байна. Даргад огт үйлчлэлгүй, иргэдэд үйлчлдэг ийм хууль байх хэрэгтэй юм уу гэж ковидын үеэс эхэлж дабл стандартыг эсэргүүцэж ирсэн. Харин дабл стандартыг эсэргүүцгээр эргүүлээд дабл стандартаар нь шалгадаг юм байна. Бие даасан хараад бус эдийн засгийн эрх чөлөөтэй улс болох хэрэгтэй гэж тунхаглахаар бусдын нөлөөтэйгээр шалгадаг юм байна. Хийж ирсэн бүхий л үйл ажиллагааг нухчин дарах гэж удаа дараагийн олон үйлдэлээр оролдож ирлээ. Одоо тэгвэл асуулт байна. Биднийг дээрээс шалга гэдэг тэр албан тушаалтыг ил гарч ирвэл яасан юм бэ? Төрийн албан хаагчид гэдэг чинь Монгол Ардын намын аппаратны ажилчид гар хүл биш шүү дээ. Гарч ирээд ямар шалтгаанаар эрх чөлөөний эвсэлт намынханд ийм зөрчлийн хэрэгүүдийг тохож аллахаар улаарч байгаагаа тайлбарлсан дээрээ бид өнөөдөр мөрдөгдөж байгаа үндсэн хуулиар олгогдсон эрхээ л эдэлсэн. Монгол Ардын нам төрийн эрх барихаараа хуурамч худал мэдээллээр иргэдийн тархийг угааж өдөр тутмын амьдралаас нь дааж завшгүй ойлгомжгүй шийдвэрүүд гаргадгийн бодит нотлогоо болоод бид зогсож байна. Төрийн энэ данхар бүтэц уялдаа холбоогүй үйл ажиллагаа ямар олон хүмүүсийг хөлдөөж хэрэгжүүлж олон хүний цаг завыг бардгийг тод нотлохоо болоод бид өнөөдөр энд зогсож байна. Төрийн энэ олон данхаасан бүтцийг давж гарахын тулд бизнес эрхлэгчид өдөр тутмын үйл хэргийг хийхин тулд ямар их саад бэрхшээлтэй тулдгийг бид өнөөдөр энд нотлоо зогсож байгаа юм аа. Энэ бол эрх чөлөөний эвсэл намыг шалгаж байгаа хэрэг огтхон ч биш ээ. Энэ бол Монголд үзэл бодолтой байх нь ямар хэцүү. Үзэл баримтлалаараа эвлэлд нь нэгдэх нь хичнээн хэцүү вэ гэдгийг олон нийтэд ойлгуулах гэсэн санаа зорилго. Прокурорыг хөшгөний араас удирдах өөрийн үгээ хэлүүлээд Монгол Ардын намын дарга өнөөдрийн данхар бүтэц данхаас нь төсвийн эзэн болсон оюун эрдэнэ нэг зүйлийг огтхон ухаарахгүй байгаа юм шиг байна. Тэр нь үзэл баримтлал хизээч ганцаарддаггүй юм.